дийлэнх тоглогчид энгийн хүнээс том гартай байдаг. Тэгвэл NBA-ийн түүхэнд хамгийн том гартай тоглогч хэн бэ? Мэдээж том гартай гэхээр танд хамгийн түрүүнд Кавай бодогдож байгаа байх. Тэгвэл түүний гар Майкл Жордантай ижилхэн бөгөөд хэрэв та ийм гартай бол худуугч татгаж чадна. Тэдний гарын урт нь 975 инч буюу 24.7 см бөгөөд NBA-ийн түүхэнд том гартайгаараа ердөө 8 болон 9 бичигддэг байна. Тэгвэл NBA-ийн хамгийн том гартай тоглогчдын жагсаалтын 3-т Янис ордог байна. Түүний гарын урт нь 985 инч буюу 25 см бол сагсан бөмбөг 12 инч буюу 30 см байдаг байна. Жагсаалтын 2-т Кавайын том гарыг жижиг харагдуулж байгаа хүн бол мэдээж Шак. Гэхдээ Шакийн хажууд бүх юм мэдээж жижиг л дээ. Түүний гарын урт нь 10.25 инч буюу 26 см юм байна. Жагсаалтын 1-т бичигдэж буй NBA-ийн түүхэнд хамгийн том гартай хүн бол Бобан Марьянович. Тэр бол зөвхөн том гартай төдийгүй үлэмж бит юм. Үсрэхгүй тохиож iPad-ыг утас шиг ашигладаг нэгэн билээ. Түүний гарын урт нь 10.75 инч буюу 27.3 см юм.